За гişүүдийн өдрийн амгалан айлтгая. За зарчмын хувьд улсын их хурлын тогтоолын төслийг дэмжиж байна. За үндсэн хуулийн цэцтэр үндсэн хуулийн их судлалын маргаан өрнөх явцад цэцвэл улсын их хурлын тогтоолын үндслэл хэсгийг мэдээж хянаж үз таарна. За ингэхдээ мөн хууль тогтоогч бас юу бодож энэ тогтоолоо гаргаваа гэдгийг бидний үг хэл яриа протоколыг бас авч үзэх бахаа гэж бас итгэж найдаж хөргүүлж үндсэндээ бол үндсэн хуулийн цэцгийн эрхэм гишүүдэд хандаж бас нэг үг хэлэх гэж байна. Тэгэхээр хүний үндсэн эрхийн зөрчлийг үндэслэж үндсэн хуулийн цэц дунд судлалын шийдвэр бол гаргасан. За их судлалын шийдвэр гарах явцад бас энэ парламентын мөн чанарыг бас нэг ойлгож харгалзаж авч үзээсэй гэж бодож байна. За парламент бол нэгдүгээрт юуны урд бол хууль тогтоох байгууллага. За хоёрдугаарт ард түмний төлөөллийн дээд байгууллага. Ард түмний төлөөллийн дээд байгууллага гэх хувьдаа бол дөрвөн үндсэн төлөөллийг зүй зохистой жигд хангаж байж энэ хүлээн зөвшөөрөгдөх төлөөллийн хэв шинжээ хадгалж явдаг онцлогтой. За нэгдүгээрт бол улс төрийн бодлогын төлөөлөл буюу улс төрийн нам түүний бодлогыг тээх мэрэгжлийн профессионалны улс төрч байх тэр хүчин зүйлийг бол харгалздаг төлөөллийг хангах хэрэгтэй байдаг. За хоёрдугаарт бол газар нутгийн төлөөлөл. Өөрөөр хэлбэл Монгол улс бол тархаа удирхай хүн амынхын тал нь Улаанбаатар хотод төвлөрсөн 21 аймагт суурьсан ийм онцлогтой. Тийм учраас энэ газар нутгийн жиг төлөөллийг бас хангасан байх учиртай. За гуравт сонирхлын бүлгүүдийн төлөөлөл. Өөрөөр хэлбэл ажил мэргэжил, нас хүүс, онцлогуудыг бас жиг төлөөлүүлж хангаж явах хэрэгтэй. За манай 24 оны парламентын тухайд бол Аз Тэвд дэх хамгийн их гендрийн бас зүй зохистой харьцааг хадгалж чадж байгаа улсын тоонд бол орж байгаа. Энд бол энэ сонгуулийн тогтолцооны үр нөлөөлөл бол чухал байсан. За дөрөвдүгээрт нь бол үндэстэн ясны төлөөлөл гэж ярьдаг. За өөрөөр хэлбэл олон угсаатан үндэстэн яснаас бүрдсэн улсуудын хувьд бол хамгийн жижиг үндэстэн ясны төлөөлөлч бас парламентт орсон байх тэр онцлогийг бас харгалздаг. Тийм учраас ийм олон хүчин зүйлүүдийг хангах гэдэг нь энэ сонгуулийн тогтолцооны бас онцлогоос хамаардаг. Хэрв ганцхан хүнийг дугуулна гэх юм бол энэ баланс алдагдана. Яг тэгэхээр цэвэр мажоритараар явж ирсэн өнгөрсөн За инхэр гишүүний микрофоныг гүйцээгээд өгье. Өнгөрсөн 32 жилийн улс төрийн туршлагыг харгалзаж авч үзэхэд манай улс 4 удаа жижиг пропорционал мажоритар тогтолцоороор явуулсан байдаг. За энэ тогтолцооны үр дүнд ямар парламентууд бүрдээд байсан бэ гэхээр үндсэндээ 50-аас 90% бизнесмэнүүдийн төлөөлөл гараад ирсэн. Өөрөөр хэлбэл хамгийн мөнгөтэй хэсэг энэ парламентод орж ирдэг ийм болцсон байсан. За мэрэгжлийн онцлог гендрийн балансыг авч үзэх юм бол 1-ээс 3 эмэгтэй л 76 дотор сонгогдсож ирсэн. Яг эрчүүттэй үзэж тэр тойргоос гарч ирж чадчихсан. Тийм учраас энэ зөвхөн нэгийг дугуулнаа гэдэг энэ тогтолцоо өөрөө эмэгтэй хүүсийн сонгогдох тэр боломж магадлалыг эрс бууруулдаг. За тэр утгаараа саяны ярьж байгаа энэ балансууд бас алдагдах. Одоо ингээ аваад үзэх юм бол манай 24 оны парламент бол Яг гүйцээд нэг удаа сонгож болно ихэр дараа гишүүнэ. За тэгээ инхэр гишүүний микрофоныг өгье. Одоо манай парламентыг авч үзэх юм бол 30 орчим хувь нь эдийн засагч, 30 орчим хувь нь хуульч гэдэг юм. Өөрөөр хэлбэл мэрэгжлийн балансууд хадгалагдсан. За нийгмийн бас бүлгүүдийн төлөөлөл ямар нэгэн хэмжээгээр орж ирсэн ийм төлөөлөлттэй байгаа. Өөрөөр хэлбэл бид төлөөлийн хэв шинжээ бол энэ 126 би боломжийн хэмжээнд хангаж байгаа. Энэ төлөөлөл мэрэгжил хүүс ийм баланс дээр бол сонгох чарт иргэд бол сэтгэл ханамжтай байгаа гэж ойлгож байна. Тийм учраас энэ төлөөллийн хэв шинжийг хамгийн зүй зохистой хангадаг тогтолцоо нь аль нь вэ гэдгийг бас үндсэн хуулийн цэц харгалзаж авч үзээсэй.
Хэрвээ энэ баланс алдагдах юм бол дараагийн эх 10-20 жилийн хугацаанд парламентын хүлээн зөвшөөрөгдөх легитим байдал бас сулрах нь байна шүү гэдгийг бас цэц маань авч үзээсэй гэсэн ийм санал бодолтой. За энэ бас яг үнэ энэ цаашдаа ингээ хилцэгдээд явж байхад их хурлын гишүүдийн энэ хэлж байгаа юу протоколд үлдэж байгаа учраас эргээд авч үзэх, ялангуяа яг зүйл заалт болгон дээр ярьж байхад энд юу ярьж байгааг бол авч үзэх ийм одоо хүчин зүйлүүд бий болж байна гэж ойлгож байгаа. За Гамбат гишүүний микрофон өгөөгүй.